За сайн байцгаана уу. Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За энэ миний ингээд сувгдаа оруулж байгаа хамгийн анхны бичлэг шүү. Тэгээ ингээ алдаатай зүйл ч юм уу. Болохгүй байгаа зүйл тэгээ эсвэл яриулмаар байгаа манга ч аним ч манхва ч юм уу тиймэрхүү коммент хэсэгт үлдээгээрэй. Миний ингээд ярих гэж байгаа манга бол Умардын элдний дом гэх манга байгаа. За ингээд тэр манга нь л удаа 1-р чаптераасаа 93 дугаар чаптер хүртэл YouTube сувг дээр ер нь бол YouTube дээр ер нь бол бүгдээрээ тавигдсан байдаг. Ямарваа нэгэн сувгууд дээр тавигдаад 93 дугаар чаптер хүртэл явцсан байдаг. 93 дугаар чаптераас хавуулаад огт тавигдаагүй байдаг. Манга байгаа. Тэгээ би тэр мангад өөрөө дуртай болохоор 94 дугаар чаптераас хавуулаад тавих гэж байгаа шүү. Тэгээ ингээд 93 дугаар чаптерын төгсгөлийн санаж байгаа бол үдээрээ төгсгөлийн санахгүй байгаа бол өмнөх партуудыг нь олж үзчихэд тэгээд энэ партыг үзээрээ энэ бичлэг. Өмнөх партууд нь үзэвэл тэ Умардын элдний домог гэдэг хайн гараад ирнүүд өмнөх партууд аим гоё шүү үзчихэд үзсэн ч болно. Эсвэл шууд мэдж байгаа шууд үзэж болно шүү. Тэгэд энэ ингээ манган дээр гардаг ингээ нэрнүүд нь жоохон аим хэцүүд болохоор монголоор орлуулаад дуудаад явчих шүү. За тийм ингээ яаж эхэлдэг вэ гэвэл манай танк гриплийн настан манай мантхайг баригдсны гайхаж байгаагаар эхэлдэг буюу байгаа. Ер нь бол ингээ те өөрлөнд дайрсан алуурчдаас өөрийгөө хамгаалсан байхад яахаараа гэмтрэг байдаг юм. Тэгээ тэр алуурчдад алуулах байсан юм уу? Мантхайг баригдж байхад та хоёр юу ийдсэн ингээ манай Эрдэмтэн болон Саагийн хоёр лөө тэгж хашгирдаг байна. Тэгээ Саагийн тэмцэн ингээ Эрдэмт хоёр амар тухтай суудсан те ноцтой зарах те сандрах хэрэггүйдээ ахаа ингэсэн дээр байх тайвшир гэл амар хэлсэн чинь танк грипленаас нь те юуны чи ингэсэн дээр гэж яахаараа дээр байдаг юм. Төв тэнгэрлэг ямар газар болохыг чи мэдэхгүй юм уу? Тэр бол араатны үрнээс ялгаагүй. Тэр бол хүмүүсийн те одоо хамаагүй дор газраа амар санаа зов хэлсэн. Мантхай санаа зов хэлж байна. Тэнгүүд ингээ те манай Эрдэмтэн юу ингээ мантхайтай юу төлөвлөснө ингээ те ярьж өгөхөр болдог байгаа. Тэр ярьж өгдөг. Юу төлөвлөсөн бэ гэвэл те Төв тэнгэрлийн нийтлэл үнэхээр том шүү. Манай ертөнд үүснээс хойш тэднээс илүү их мэдлэг хүч чадалтай хинч байхгүй. Тэгээ ихэнхдээ нэг тайвны төлөө хамтран зүтгэдэг байсан ч те бусд одоо замнаасаа хазаагаад те дарангуулагч систем рүү орсон. Тэд одоо бол ингээ бусдын бүлгэмнээс ингээ тусламж авах шаардлага өөртөө амар хүчрэг болцсон. Тийм болохоор те энэ бүлгэм нь ингээ дэлхий ингээ тэр бүлгэмээс ер нь бол захирхаан болцоо. Бүлгэм нь ингээд дэлхийгээ захирдаг болсон гээ ерөнхийдөө бол танк грипленаас нь ингээд тайлбарладаг байна. Тэгээд манай Эрдэмтэн яриагаа өөрчлөө мандах руу ордог юм байна. Мандах руу. Манай мандахыг те хувийн өсөн зэн хүсч байгаа болохч юу манай ертөнцийг ингээд суурьаар нь донслож чадах ганц хүн бол манай мандахаа хүчрэх. Яадагч байлаа гэсэн те төв тэнгэрлийн түүний ингээд те дайсан араас нь хөөж ирэх нь тодорхой байсан болохоор шууд ингээ те мөргөлт чи шууд битээр шууд дайрхаар шийдсэн ингээ мандах те дайрхаар шийдсэн гэдэг нь хэлж өгдөг. Тэ ингээ манай мандахыг те ингээ танк грипленаас те таны бодож байгаас үнэхээр гайхалтай хүн шүү. Тэрний ингээ өдөө болт хийж ирсэн зүйл нь тэрний баталгаа. Тэгээ нээх удахгүй биднийг алхахаар захиалга өгсөн хүмүүс харамсах болно гэдэг хэлдэг. Тэгж ярьж дуусаад Саагийн руу хараад те за бидэнд хийх зүйл их байна, бэлтгэх зүйл их байна. Явцгаах уу гэлтэй. Тэнгүүд ингээ Саагийн те өнгөрсөн бодлууд нь орж ирдэг байгаа. Хар сар бүлгэмийн удирдаг чинь Саагийн те одоохондоо мандахаа тусалж байгаараа гэж тушаасан болохоор манай Саагийн те яалч үргэн за яг явцгаа юу болдог болдоо хаа жоохон дургуухан жоохон явдаг. Тэгж явж дуусаагүй байтал гадаанаас сумья амар хашгираал те мандахаа баригдсан гэж юу үнэн үү? Та нар яагаад зүгээр байгаад байгаа юм бэ? Бид хурдан түүнийг аврах хэрэгтэй. Багшаа та бол агуу танк гриплийн настнуудын нэг хурдан хүмүүсээ цуглуулаад түүнийг аврая. Мёруу-сан би танд туслах болно гэдэг. Мёруу-сан зүгээр минжээ гэдэг удаа явчих. Танк гриплийн настны эмэгтэй дүүн шүү. Зүгээр минжээ гэдэг очив. Дуудаа явчих зүгээр. Минжээ би танд туслах болно гэж амар сүр дулаан болж ирээд амар хашгираал. Тэгсэн чинь ингээ те манай минжээ те дотроо мантахад сайн штэ. Тийм болохоор те мастер
жин гэж мантхаа гэж амар бодоол үлддэг. За үзэгдэл тэгээд солигдсноороо баруун хаалга гэр бүл үзэгдэл солигддог байгаа. Баруун хаалга гэр бүл дээр 7 баг тэнгэрийн нэг болох тэгээ баруун хаалганы хэрүүн гин гэд эмэгтэй рүү шилждэг хэрүүн дээр ингээд те нэг хэрүүн гэхээс илүү хишгээгээд одоо авчдөө. Хэрүүн дээр туслах нэрээ те умардын илд төв тэнгэрлэгийн нийтлийн бүлгийн хүмүүсийг хядаж байгаа баригдсан байна. Хэрүүнд хэлсэн чи хэрүүн те умардын илдүү гэл амар гайхаа. Чи цаанаас нь те 7 баг тэнгэрийн нэг шинвоны нэг зүгээр шинийгэл доо тавьчих. Энэ үнэн үү гэл амар цаанаас нь гайхаалж чадсан. Тэ умардын илд баригдсан гэл шинэ амар гайхаа. Тэгсэн чи ингээд наанз нь хишгээ. Умардын илд үнэхээр мантхаа муу хэсгийг шалгаж үзэх хэрэгтэй боллоо. Тэгэл амар шалгаж үзэх гээл явцгаая гэл. Туслахын дагуулаа шинэ хишгээ хоёр явдаг. Тэр хооронд нь те 7 баг тэнгэрийн нэг дам соожуун нэг тосгонд ирсэн. Тосгоны ингээ гадаа ингээ дээрэмж байгаа. Дээрэмчтэй ингээ. Дээрэмч дээр очиод ингээ асууж өгдөг. Та нар энэ тосгоны дээрэмж байгаа юу эсвэл үгүй юу гэж амар асуусан. Дээрэмчдийн толгойл өгч амар сарлаас юм сексизм гарч ирсэн те. Тэгээд чи тэгээд яах юм те. Бага бүх юм ороход энэ чинь зайлж үзэх амар томорсон ч өөдсөн те. Аниргүй шүнийхч биш байж бусдын амьдралыг дээрэмж байдаг хэрэггүй гэж амар манай. Даваа зүгээр дамсууж юм зүгээр даваа л гэдэг. Даваа зүгээр. Тэгж хэлсэн чи дээрэмч нь өөдсөн галзуу новш чин ертөнцийг мэдхгүй болтой. Амьд үлдэхийн тулд аниргүй шүний хүн байх ёстой гэж юу. Тэгэл амар асуусан ч өөдсөн те манай даваа. Бицсэн юм аа би энэ ертөнцийг шинээр бүтээх хэрэгтэй гэдгийг те. Аниргүй шүний төлөө эсрэг ингээ те бид ингээ хүчээр нийлүүлээ бэлж явах хэрэгтэй байтал те оронд нь нэгнийгээ мүлжиж хэмнэлж байх юм. Амар уурлаа гар марсан цэглэн гараал нүд мүд цав цагаан боллоо. Энэ тусганы хүмүүс надаа та нарыг ингээ учрыг олоод өгсөн. Тэгэл амар уурлал. Би та нарыг тэнгэрийн гисгэл хүртээх болно. Амар уурлал дайрах гэсэн чи манай дээрэмчин толгойлогчтэй түй гээл амар сүлсэн айснаа те. Энэ мөн нош өхмөр байгаа юм бахтаа гэж хэлж дуусаагүй байтал толгоогоо гадар хагас авуулваа. Тэгэл амар ууралцсан нүдэрээ ингээл дээрэмч рүү ингээ харсан чинь хоёр дээрэмчин зүгээр ингээ юу яасан юу болвоо гэж амар гайхал зогсчихсан ардталт нь гарч ирэл. Толгойг ингээл хоёр талаас нь ингээл шууд голдоо бит сатгаваа гэж энэ батаар нөхсөн те энэ бол өгсөн. Тэгэл амар уурлал нүд нь амар цаана гээл зал үлдсэн дээрэмч рүү харсан чи дээрэмч нь бүгдээрээ цогтож байна. Тэнгүүд нь ингээд аян цэглгааны хурдаар ингээд дээрс нь ингээд гарч иж зүгээр амар хүчтэй дайралт игээл нөгөө дээрэмчт нь ингээд зүгээр байхгүй шууд үүнсэн тарах болсон. Үүнсэн тавраг бүр. Юу ч хүн сүлд нь харангуй. Үүнс болцоо байхгүй. Амар хүчтэй дайралт игээл. Тэгэл тосгондоо очисон чинь зүгээр даваа гэл. Бидний баатар даваа дам соожуун гэл. Биднийг аварсан дам соожуун бидний баатар даваа гэл. Амар дэмжээл. Тосгоны дарга нэрэл маш их баярлаа биднийг аварсанд. Бидэнд тусланд үнэхээр их баярлаа дам соожуун гэл даваа гэлсэн чи. Зүгээр дээ тусламж хэрэгтэй бол надад дахиад холбоо бариарай гэж хэлээ. Өө нэрээ миний асуусан хүний талаар юм олсон уу гэж тосгоны дараагаас асуусан. Нөө тосгоны дараа хишгээ авахаас мэдээ ирсэн гэж. Юу юм гэж тэгсэн чинь. Умардын ил төв тэнгэрлэг нийтлэл баригдсан байна гэж энийг хэлсэн чи манай. Даваа ойлголоо. Би төв тэнгэрлэг нийтлэл рүү хурдан буцах хэрэгтэй боллоо. Амар чухал царай гаргаад манай даваа хишгээ шинэ 3 төв тэнгэрлэгний дээр те умардын илдийг мантхаа мөн байна уу биш вэ нү гэдгийг очиж үүсгэр болдог.